За энэ төр гэрээг засгийн газрын төлөөл тэргүүн шадар сайд танилцуулж байгаа юм байна. За мөн одоо эдийн засгийн хөгжлийн яам худалдаа ажилтнуудын танхим одоо үндсэндээ бүх талаас нь дэмжиж оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Ялангуяа худалдаа ажилтнуудын танхимын байр суурь бол хамгийн чухал. Энэ бол одоо бас гишүүнчлэлтэй эвлэлдэн нэгдсэн юм байгууллагууд. Тэгээ зарим бас гишүүд хэлж байна ингээд төр оролцсон нөхөөс илүүтэй энэ одоо бизнес эрхлэгчдийг төлөөлж байгаа энэ байгууллага үнэхээр болно гэд оруулж ирж байгаа юм байна л гэж одоо ойлголоо. Энэ одоо асуулт хариултын явцад. Тэгэхээр нэгдүгээрт засгийн газраас оруулж ирж байгаа энэ саналыг улсын хурал дэмжихгүй бол яах вэ? Тэгвэл одоо та бүхэн цаашид юу н ямар алхам хийх үү? Энэ дээр одоо энэ одоо дэмжихгүй байгаа зүйл дээр одоо ямар дүгнэлт хийх вэ гэдэг. За энэ бол их чухал асуудал. За хэрвээ улсын хурал дэмжүүл энийг цаашид юу н хэрхэн дүгнж явах вэ? Одоо сая ингээд Японтой хэлцээр хийсэн үр дүнгийн талаар ингээд зөндөө гişүүд ярьж байна. Ер нь одоо энэ хяналтын механизм одоо мониторингийг тогтмол хийх хагас жил тутамдаа дүгнээд тэгээд энийг яг ажил хэрэг болгохын төлөө явахгүй бол ингээд нэг гэрээ хэлцээр батлаад тэгээ мартчих юм бол ширээний нүдэнд хийгээд орхичоод бид нар өөрсдөө энэний араас монголчууд анхаарч холбогдох байгууллагууд энэ дээр одоо явахгүй бол энэ тэгэл нэг цаас болоод үлдэнэ. Тэгэхээр энэ дээр Монголын тал энэ дээр нэлээд идэвх санаастай ялангуяа худалдаа ажилтнуудын танхим өнөөдөр энд яг одоо болно дэмжиж байна гэж байгаа энэ байр суурь хэрвээ дэмжигдсэн тохиолдолд энэний араас явах одоо хамгийн том хувийн хвшлийн энэ бизнес эрхлэгчдийн өмнөөс явах байгууллага гэж ойлгож байгаа. За энийг бол би эдийн засгийн байнгын орны гишүүний хувьд бол хэрвээ энэ их хурл одоо дэмжих юм бол энэний араас байнгын одоо нэхэх болно. Хэрвээ дэмжихгүй бол улсын хурлын энэ бол одоо шийдвэрийн асуудал. Тэгэхээр одоо олон гишүүд яриад байна. Үндэсний аж ахуй нэгж баялаг үтээс бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар яах вэ гэдэг асуудал байна. Тэгээ хамгийн том тулгамдаад байгаа асуудал чинь энэ одоо өндөр үүтэй зээл аваад ахаар үндсэндээ хөрөнгө оруулалт татаж за энэ одоо зардлаа дарж илүү одоо ашигтай байх энэ байдал чи хүнд байгаа шүү дээ. Гадаадд одоо өндөр хөгжилтөө сурмаг сайтай орнууд энэ зээлийн бодлогоо зөв хэрэгжүүлээд тэгээ аж ахуй нэгжүүд нь бага үүтэй 1-3% хүүтэй зээл авж байгаа аж ахуй нэгжтэй Монголд одоо 18-20% хүүтэй зээл авж байгаа аж ахуй нэгжийн өрсөлдөхөд амар хүнд байхгүй юу? Тэгэхээр энэ асуудал дээр одоо яаж энэ одоо сайн зүрх гишүүний хэлж байгаатай адилхан энэ давхар энэ бизнесийн орчныг сайжруулах, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг давхар оруулах юм бэ? Энэ чинь зохицоороо явж үр дүнд хүрнэ шүү дээ. Зөвхөн хэлцээр байгуулснараа шууд үр дүнд хүрэхгүй. Ерөөсө бид нар ингэж одоо боддог зүйлийг л арилгах ёстой. Энийг зохицоор нь томоор нь харах ёстой. Энэ одоо механизмыг зөв бүрдүүл, зөв угсарч, зөв одоо дэмжлэгийн орчныг бүрдүүлж чадах юм бол энэ бизнес ч өөрөө явна. Чадахгүй бол ингээд төрөөс хамааралтай, шийдвэрээс хамааралтай байгаад л. Тийм учраас энэ зүйл. За хамгийн гол асуудал нь бол мах болон малын гаралтай түүхий эдийг бордуул боломж нэгднэ л гэдгийг одоо танилцуулаад байгаа шүү дээ. Одоо засгийн газраас оруулж ирж байгаа энэ санал дээр. Тэгээ энэ л одоо жоохон иргэдэд ялангуяа хөдөөгийн малчдад одоо гэрлэгээ болж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо ингээд бэлчээрийн талхтлаас сэргийлэх одоо малын махын одоо үн цэнийг нэмэгдүүлэх ер нь одоо амьсгаанаас нь бусдыг одоо эргэлтэнд оруулдаг байсан энэ зүйлийг л хүсэж хүлээгээд байгаа шүү дээ. Тэгээ энэ яг дотооддоо малыг эрүүд болгох бусад зохион байгуулалтын асуудлаас гадна за энийг одоо гадагшин дээр стандарт шаардлага хангуулахад нь бусад оронтой тогтмол одоо энэ дээр лабораторийн хувьд одоо дотооддоо